Сайн байцгаана өрх мөн зүсгчтэй. Ярилцах кино нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдөр манай студийн зочноор гамшигын эсрэг үндэсний төвийн зохицуулагч Ганбаатар хүрэлцэн ирсэн байна. Мөн цөмийн эсрэг хөдөлгөөний бүлгийн гишүүн Лавсрын хүрэлцэн ирсэн байна. Та бүхэнд их баярлалаа хүрэлцэн ирсэнд. Эрхэм хүндэтгэгчдээ та нар мэдж байгаа өнөөдөр одоо ярилцсны дараа бид нэр та бүхэнд Германы уран бүтээлчдийн хийсэн Шар нунтаг гэдэг кино үзүүлнэ. Мөн маргаатар уран хэмээх хордуулах өв гэдэг Франц уран бүтээлчдийн хийсэн киног үзүүлэх болно. Та бүхэн мэдж байгаа бид нэр цоврал кинонууд үзүүлсэн 4 сарын 24, 25-нд Чернобылийн төлөө хийсэн тулаан мөн Чернобыль бөгөөд Фукушима гэдэг баримт кинонууд та бүхэн үзүүлсэн байгаа. Энэ кинонуудыг манай цөмийн эсрэг хөдөлгөөний бүлгийнхэн манай телевизэд өгсөн байгаа. Тэгээд энэ цөмийн эсрэг хөдөлгөөний бүлгийн гишүүн Лавсрынгээс нэг хэдийн бас тодруулах гэсэн. Танай бүлэг энэ хичнээн хүнтэй ажилтгийн ямар зорилготой энэ кинонуудыг ер нь үзэгчд хүргэж байгаа юм бэ? За манай бүлэг нь 2011 оны 6 сараас эхэлж идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Ер нь бол цөмийн энерги нь монголчууд ямар ч хэрэггүй юм байна. Монголчуудыг хордуулах юм байна. Энэ бол ерөөсөө улс үндэстэнд аюултай юм байна гэдгийг ойлгосон залуус сошиал сайтаар фэйсбүүкээр бие биенээ олж уулзсан. Тэгээд өнгөрсөн оноос хойш ер нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж ард түмэнд мэдээлэл хүргэж байна да. За голомт цэг.org болон фэйсбүүкээр ерөнхий мэдээллүүдээ цацдаг. За мөн танаа телевизээр баримтат кино гаргаж байна. Удахгүй энэ зунаас бас хөдөө явж хөдөөний арт иргэдэд мэдээлэл хүргэх ажлуудыг ажлуудыг л хийх гээд байж байна да. Төлөвлөсөн ажлууд бол нэг тиймэрхүү байна. За манай фэйсбүүкээр нэгдсэн залуус гэвэл за би ихэд оюутан хүн. За бас цахилгааны инженер мэргэжлэр ажиллаж байгаад тэтгэвртэй гарсан настай хүн байна. За мөн программист хүмүүс бас байгаа. Ерөөсөө л улс үндэстний төлөө л гэсэн сэтгэлтэй эх орондоо хайртай залуус л нэгдэж энэ үйл ажиллагааг явуулж байгаа. Танахад ерөнхий удирдлага гэж хүн бий юу? Үгүй ерөнхийдөө ганцхан фэйсбүүкээр харьцаад явчихдаг юм уу? Яадаг та нар? Яг уу бид нартэй хамтарч ажилладаг хувь хүмүүс бас байгаа. Тэр хүмүүс маань бас фэйсбүүкээр л бидэнтэй ер нь холбоо ирдэг та. Яг уу Монголд байгаа гишүүд маань бол ер нь уулзаж ярилцдаг. За 3 сарын 11-нд 3.11 нэртэй жагсаалыг зохион байгуулсан. За бас саяхан 4 сарын 26-нд Чернобылийн атомын цэцлэгээ станц илэрснээ 26 жилийн ойгоор бүү март бүү давт гэсэн жагсаалыг зохион байгууллаа. Тэгээ ерөнхийдөө бол Монголд байгаа гишүүд маань мэдээлэл хүргэх ажлыг хийдэг. Харин гадаад байдаг гишүүд маань болохоор ер нь мэдээлэл олж өгөх талаас нь ажилладаг да. Ерөнхийдөө дараах дотоод байна, гадаад байна, хүмүүс байна гэсэн. Ерөнхийдөө хичнээн хүн танай бүлгэнд байдаг. Гишүүд гэх юм уу, одоо юу гэх үү, одоо бүлгийн нөхөрлөл гэх үү, юу гэх үү? За нэг 100 орчим гишүүд байгаа. Тэрнээс яг идэвхтэй гэвэл бас цөөхөн. За тэгээд нэг бас нэг ийм асуулт байгаа байхгүй юу? Одоо ингээд та бүхэн үзэж байгаа бидний үзэж байгаа кино Шар нунтаг гэдэг Германы уран бүтээлчдийн хийсэн кино байгаа. Тэрэн дээр нэг ийм нэг үйл явдал гарч байгаа маа. Юу гэхээр Австралийн арт иргэд нутгийнхан тэр хуулийг зөвшөөрөхгүй тэр Ариуго гэдэг компаниг уран олборлохыг зөвшөөрөхгүй байна. Энэ талаар одоо хууль зүйн эрхтэн өмнөөс үндэсний гамшигын эсрэг үндэсний төвийнхэн одоо юу гэж үздэг вэ? Хууль зүйн үдээс энэ зөв үү буруу юу? Өнөөдөр засгийн газар манай төр засгийн байгууллагуудын явуулж байгаа үйл ажиллагааны доголдолтой талыг л одоо бүх хэлбэрээр энэ фэйсбүүкийн бүлэгмээс ахуулаад Монголд дах иргэний нийгмийн байгууллага бүх байгууллагууд л энэ ялангуяа цөмийн аюулын тухай сэрэмжлүүлэг танин мэдхгүй ярьж байна л да. Яг
Австралид болж ирсэн тэр асуудлуудыг өнөөдөр Монголд хэрэгжүүлэх боломжтой. Юу юм гэхээр уул уурхай эрхлэхэд нутгийн иргэдийн саналыг хамгийн түрүүнд авч явах хэрэгтэй. Яг энэ асуудлаар сая хэдхэн хоногийн өмнө гадаад явдлын яамд ерөнхийлөгчийн хөвөлдөр анх улсын гэрээнд нэгдэх анх улсын конвенцэд нэгдэх ажлын хэсэг байгуулагдаад тэнд 2 өдөр гадаад дотоодын мэрэгчлэлтүүд ирж хуралдлаа л да. Энэ маань юу юм гэхээр уул уурхайг ялангуяа уул уурхайг эрхлэхдээ хамгийн түрүүнд нутгийн иргэдийн саналыг авах. Нутгийн иргэдийн саналаас тэр уул уурхай хөгжлийг эхэлж явуулах хэрэгтэй гэдэг асуудал тавигдаад эхэлж байгаа. Манайд байгаль орчны хууль, ашигт малтмлын хууль, цөмийн энергийн хуулиуд дээр энэ асуудал маань маш учир дутагдaltaй байна. Яг энэ учир дутагдaltaй орон зайн дээр л энэ цөмийн аюулыг бид нэр гаргаж тавихгүй бол энэ хуулийн цорхоогоор өнөөдөр 101 лиценз 14 аж ахуйн нэгжүүд тоологдоод байж байна. Энэ маань биднэрт бизнесийн ашиг сонирхлоор энэ нөхдүүд уул уурхай ашигтай гэж ярьж байгаа болооч нутгийн иргэд иргэний нийгмийн байгууллагын санаачлагаар бол энэ бол ердөөсөө ашиггүй юм аа. Өнөөдөр бол гарын төгрөг биднэрт ашиг бол биш юм байна. Өнөөдөр 2 төгрөгтэйг л байж. Тогтмол 2 төгрөгийн ашигтай гараа байж. Тэр өнөөдрийн олдох ялангуяа энэ цөмийн асуудал ураны асуудлаар 10 төгрөг олох сонирхол иргэний нийгмийн байгууллага Монгол улсын нийт ард түмэн ялангуяа гадаад дотоодын энэ Facebook бүлгийн залуучууд бүгд санаачлаг гараад энэний эсрэг дуу хоолойгоо нэгтгэхэд одоо төр засгийн ялангуяа ард иргэдэд сэрэмжлүүлэг болох гэж энэ кинонуудыг гаргаж ирж байгаа. Энэ маань тань мэдхгүй боловч яг үндсэн агуулга нь хаана юу болов, ямар хохирол учруулав. Тэрийг бид нар заавал туулах албатай мó гэдэг үзүүлэлтээр энэ баримт кинонуудыг ингэж цуврал оршихуулгаж гаргаж ийн л да. Тэгэхээр энэгээр л бид нар ялангуяа хууль эрх зүйн орчноо боловсронгуй болох тал руу л анхаарах хэрэгтэй. Гамшигын эсрэг үндэсний төв бол яг энэ чиглэлээр гамшигаас урдсан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг байгууллага. Бид нар улс төрийн сонирхол бол байхгүй. Бид нэр өөрсдөө ч энэ улс төрийн сонирхлоо дотроо төрийн бас байгууллагын дүрмээр хаагаад тавьчихсан. Гамшигын эсрэг үндэсний төвийн үйл ажиллагаа улс төрд ашиглагдах ёсгүй гэдгээр. Яг энэ асуудлаар бид нар өнөөдөр яг энэ цөмийн хор хохирлыг ялангуяа өнөөдөр одоо энэ сонгуулийн үед тулгамдаад байгаа асуудал ялангуяа сонгуулийн дараа хойштоо үргэлжлэх уул уурхай энэ хөгжил дэвшил гэж ярьж байгаа асуудал дээр технологийн гайхамшиг гамшиг авчираад байна гэдэг асуудлыг бас яриад байгаа. Бид энэ олон бүлгэмүүд энэ олон иргэний нийгмийн байгууллагуудад ярьж байгаа асуудал маань эцсийн бүлэгтээ нэг л газар очиж огтлцож байгаа. Бид нэр төр засгийн эргэтэн даргатнуудыг хардхаасаа илүү хууль эрх зүйн орчноо боловсронгуй болох хэрэгтэй байна. Цөмийн энергийн хууль маань 2009 онд гарч ирсэн. Тэгвэл нийгмийн шаардлагаар гарсан үг бол энэ маань бас учир дутагдaltaй болоод байна л да. Өнөөдөр Монголын ард түмэн ялангуяа энэ нийгэмд энэ цөмийн энергийн хууль маань нэг талаар нөгөө явуулж хэлэхэд агтцсан үйл байхгүй юу? Биднэрт бол энэ технологи одоохондоо хэрэггүй. Биднэрт өөр энээс илүү сэргээгдэх эрчим хүчний сайхан технологиуд байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ баримт кинонуудыг үзснээр ямар аюул биднэрт тулгараад байгаа гэдгийг ялангуяа тань мэдэх үстэхүйтэй өөрийнхөө хувийн иргэний боловсролдоо мэдэж авах нь хамгийн чухал асуудал. Энэ асуудлыг л хамгийн түрүүнд тавиад байгаа. Энэ залуучуудын үйл ажиллагаа энэ чиглэлээр л бид нар дэмжиж ажиллаж байгаа. Гамшигаас эсрэг үндэсний төв гэдэг чи одоо гамшиг болсны дараа ажиллах асуудал биш, урьдчилан сэргийлэх асуудлаар яриад штэ таавал. Тэгэхээр одоо манад тэр саятай өөрөө хэллээ кинон дээр ч гэсэн гарч илээсээ Германы тэр том үйлдвэрүүд одоо дайны дараа ажиллаж исэн байлээ штэ. Тэр кинон дээр гарах ч одоо хичнээн жил ажилласны дараа амар том хаягдлууд гарсан байна. Тэрийг одоо германууд одоо хүртэл янзлж чадахгүй л байгаа. Тэгэхэд манай Монгол энийг яах вэ? Энд бүгд яагаад тэгэхээр бий болцсон бэ гэдэг нэг хөгтгөнөг бас бодох хэрэгтэй. Дэлхийн нийтгүүтэн дайны үед байсан. Капитализм, социализм хоёрын өрсөлдөөний дунд цөмийн энергийг ашиглах. Тэгээд энийг дараа нь эвлэлтэн нэгдэх дээрээ инхийн зорилт дээр ашиглах. Гэтэл нөгөө хоёр хүйтэн дайны үед хоёр талаас хөгжлийн хурдаар энэ асуудлыг нөгөө хог хаягдлынхаа асуудлыг шийдэхээс өмнө энд бүх технологиг эзэмших нь чухал гэж бодож нөгөө дараагийн үр дагавраа биш өнөөдрийн амжилтаа харж явсан асуудлын хор хохирол нь өнөөдөр хэдэн зуун жилийн настай энэ олон цөмийн хог хаягдл үүсч чаддаг.
Тэгэхээр одоо дэлхийн нийт өөрсдөө энэ хог хаягдлыг яах вэ гэдгийг